Манай влогийг шимтэн үздэг эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Adventure Journey vlog маань хийгдэж эхлээд 1 жилийн ойтойгоо золгож байна. Ингээд 1 жилийн ойн баярын дугаар болох эпизод 10 дугаараа хүлээн авч үзнэ. Дэлхийн хэмээх гариг маань асар уудан боловч түүний дотор Австрал ТV улс онцгой том нутаг дэвсгэртэй байгалийн өрмөц тогтоц ховор амтэн ургамлаараа дэлхийд танигдсан билээ. Энэхүү ТV-д уулархаг сэрүүн бүсээс эхлээд цөлө, ширэнгэн ой, халуун бүс нутаг оршдог бөгөөд цаг агарын бүсчил нь хойд, өмнөд, зүүн, баруун хэсэг бүрт өөр байдаг. Зарим бүсэд жилийн турш халуун хуурай цаг агаартай нэмэх 50 градусаас дээш халдаг элсэн цөл эзгүй хуурай амьгүй мэт байхад далайн эргийн бүсүүд үлгэрийн гимээр үржил шимтэх хөрстэй төмөн өнгийн цэцэг навч халиурч ой хөвч ногоорон дүнээртэн. Харин өмнөд хэсгийн өндөрлөг газруудад өвлөн цас орж тэсгэм хүйтэн салхи шуургатай уулын оройг цас бүргсэн байдаг. Ийм учраас шиний нэгэн байна уу, наадмын өдөр байна уу, ажлын 6 өдөрт өглөөнөөс өд хүртэл сурч ажилладаг бидний нөхөд олдсон амралтын өдрүүдийг хөгжилдөө өнгөрүүлэх арга төвгүй олсон байдаг юм аа. Янз юм биш үү те. Агаар магаар гэж өстой ойр цэднээс гараг уулгарч. Яа гайхамшигтай. Тэгж дүрч шүү. За манайха харах ирээгүй байх шиг байна. Adventure Journey vlog-ийн 10 дахь дугаар буюу 1 жилийн спешиал дугаартай хамтдаа байгаарай манайха. За. Сайхан наадсан. Нөгөө хэд мэнэ? Зас үгүй да. Нэг 60-ны дараа цас үзэж чинь да. Тэн чинь 60 боллоо та. Мэдээлэл авсан уу? Цас мус ирээ нэг. Цасын хэмжээ ихтэй байгаа юм байлаа. Олон жилийн дунд цас, хурд дунд цас ихтэй. Аха. Хүүтэй үл болж байна. Монгол зүүн болж байна. Нэмэгдэж. Монгол чигтэй хаалж ийн гэсэн. Энд бол одоо энэ 6 градустай. Нэмэгд 6 юу? Хон ихтэй хон ургасаа Манай Монгол ураа урдаас уцаа. За сайн явцгаснаа. Сайхан наацснаа. Сайхан наадлаа. За миний Монгол ураа сайхан наадуу. За сайхан наацснаа. Болтоо нэтэ юм бисээ. болтоо сайн машин сайн хийж байгаа. Юмыг гоё нямба хийх юм билээ. Найдвартай. Тэгээд юу болтоо хийгээстэй. Урд локоос одцсон гэж. Урд лок, хойд лок. За сайхан наацснаа. Оо ирүүлээ. За сайхан наадуу. Тэглээ. Morning. За цас үсгэн дээ. Бид өглөөний цайгаа Burger King нэртэйгээр дэлхийд эхнээ үйл ажиллагаа явуулдагч зөвхөн Австралид Hungry Jack хэмээн нэрийддэг өлсгөлийн Jack-ийн хоолн гэрээр орж дөрвөн хоол идээд цааш өдөрлөө. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Жог өлссөн юм аа та. За өлсгөлийн Jack-ийн гэрээр ороо явж байгаа юм тий. Нэг нэрч дайлан тий. Австралийн удирдлагын хуваарлалт Монголтой сөүлжилдэг буюу Монголд найр наадам, голын эрэг, хорхог боодгоны үлрэл эхлэж байхад Австралид өвөл болж хүн бүрөө зузаан хувцас өдөн хүнчлөө зэгдэг билээ. Манай улс болон Австрали улс дэлхийн бөмбөрцгийн эсрэг твүүдэд орших хэдий ч бидний явж байгаа чиглэл болох Snowy Mountain нь үнэхээр бүр яг эх оронтой минь ялгахдагын аргагүй адилхан санагдсан.
Мөн Австралийн хүн ард өөрсдийн нутаг усаа цэнхэр улс, цасд улс, цастын гол зэргээр нэрлсэн нь бишгүй таарлана. Бид цэнхэр улсын үзүүрээр тойрон тэртех цастуулыг зорж байгаа нь. Дэлхийн хамгийн намхан твийн хамгийн өндөр зэгтэй бүгдээрээ хамтдаа аялцгаая. За ингээд бидний энэ удаагийн дугаар маань яг влог хийж эхэлснээс 1 жилийн дараа буюу 1 жилийн ойгоо тэмдэглээ явуулцгааж байна. Энэ удаагийн дугаарыг бас GBM Project даран захиралтай GBM Project компани маань бас ивент гэж оролцож байгаа. Бид нар бас яг нэг юм Монгол чим шиг ийм сайхан газар ирсэн бас эндээ нээлттэй их гэж зогсцоож байна. Тэгээ бүгдэнд нь 1 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Бидний бас одоо энэ удаагийн аялал маань Snow Mountain буюу Австралид бас яг одоо өвлийн улирал одоо Монголд одоо наадам нарийн зугаа цэнгэл болж байхад энд бол яг ингээд эсрэгээр өвөл болж идэг. Бас тэр Австралийн өвлийг яг мэдрэхийн тулд бас ингээд цастай газар ирцгээсэн байна. За бидний аялал Яг үчтэй хэлээр энэ хэцүү гэж. За. За бүгднийгээ. Нэг жилийн баярын мэнд хүргье. Давхарцсан тоогоор 30,000 гаруй хүн үзсэн байлаа. Бидний 8 дугаар. Бидний үз дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Жилийн 10 дугаар хийлээ. аялал авсан гэсэн. Тэ? Бүгдчтэй. За. Бид цаасан Хүнчин урмын амт шүү дээ. миний аягаа нь Урмын амт. одоо чи байна. Тэгээ дай чи хамтлаа. Тэр урмын амт шүү. Бахваа. Оо, орлон дарсыг оргилж яваа. Намайг баярын Баярын хүргье. Охой. За цас ямар вэ? Алуу. Ойр идэж цас өрөөг юм байна. Харин тийм байна те. Гоё шүү дээ. Энэ үчиг нэг идэж үзүүлэх юм уу? Нэг идэж үзүүлэлтэй. Амт мод нь ямар байна хэлэлтэй юм шүү дээ. Яг цас шиг юм шүү дээ. Яг л цасамтэг чинь гэж. Цас шиг юм. За энэ загастай гол байна тий? Загастай гол гэсэн. Зургийг авал яг тийм байх. Линоко. Нэг сүйдээд тач. Бас нэг загасны шил идчих чинь билүү яах юм бол. Оо ногоорч могоороод ямар гоё харагдав юм бэ. Энэ Монгол юм байна. Яг Монгол байгаа. Монголын одоо аль аймгийн байгальтай адилхан. Юу яг тишиг байна. Улганы тишиг үү? Бараг нэг жарны дараа цас үзлээ. Цасруу явж гин. Гоё юм. Нэг ийш хаа. Энэ солонготын зав өсөж байгаа юм шиг. Яг солонготын доо шүү. Яг Монгол шиг. Ганц юм тий. Ой, өдөр гол дулаахан нэмэх 2 градус, шөндөө хас 2 градус. Өдөө жоохон машин зуурж асч байна уу? Миний машин хөлдсөн байлаа. Батраа сууж илээ. Ганцэн гоё яана. Ганцэн. Даагийн сэтгэл ямар байна? Оо маш сайхан байна. За ингээд энэ блогийг хөтлж явуулж байгаа. Энэ аяллыг зохион байгуулж байгаа. Энэ Австралид ажиллаж амьдардаг энэ залуучуудаа маш баярлалаа. Намайг энэ аялалтад дагуулж хамт намайг аялалд оролцуулж энэ Австралийн байгалийн сайхан нэр үзүүлж энэ газар та намайг танилцуулж гисэн блогийнхаа дүүнэртээ бол маш баярлалаа. Австрал бол үнэхээр сайхан ор юм байна. Манай энэ залуучууд маань хүний газар хөдөлмөрлөж амьдарч ирсэн Монгол залуучуудаа ажлын байр бий болгож хөрөнгө оруулалт хийж аж амьдралын дээшлүүлж ажилдаг энэ сайхан залуучуудаа ажлын өндөр амжилт хүсье. Мөн энэ блогийнхаа нэвтрүүлгийг цааш нь хөтөлж блогоо цааш нь явуулж
өшөө идэвхтэй болгож аж амьдралдаа Монголын ард түмэнд бас таниулж, Австрали орны тухай мэдрүүлж цаашид энэ болоогоо үргэлжлүүлж яваасаа гэж хүсээд аж амьдрал бүгдэнд нь эрүүлэх сайн сайхныг хүсэн өрөөё. За баярлаа. Бидэрт subscribe дараарай. Лайк дараарай. Туулгацсан хол болоод ч тэрөө 40 иргэм насны ирчүүд чинь цай холдоод зам зур зогсч замын алжаалаа тайлахаар банштай цай хийж уувштэй. За манай бойсууд өглөөний цайгаа үд болоход идэх гэж байна. Өглөөний цайнд юу байгаа вэ? Өглөөний цай баяртай удаатай хийцтэй цай. За. За шүү. Янз. Энэ ирдэ юм уу? Монгол боорцог байгаа. Тэн цаахан гол байна. Голын ирэг дагуул байна да. Өнөөдөр сайхан хөлстөөсөн баяртай удаатай хийцтэй цай хийж иднэ. Өглөөний цай. Одоо цагт болж байна. Өглөөл гэсэн үг юм да тий. Гайгүй. Австралийн сүүж. Аци үү. За манай Монгол бизнес. За Монгол боомор байна чи да. Одоо шээ цаг надад туслах. Ч юу вэ? Янз нь. Болцсон уу? Hello. Банша яси чимгсэн юм. Авс. Чимхэ, жинэ. Өдөрт хаанч босч. Тэгний чинь нэг их тат. Тэгний банш яасан. Өнөөдөр ямар гоё өдөр вэ те. Өглөө чи хөлдөж өгөх гээдсэн. Бараг хоод илцсэн шүү дээ. Тийм. Ахтай гэж хэлээстэй. Австралийн шинэ өмнөд Уэльс мужид орших цастуулын нам гүм ширүүн салхи цасаар бүрхэгдсэн оргил нь Монголын ханга хөвсгөлийн уулс шиг сэтгэлд амар тайвныг мэдрүүлж байгалийн сүрхүж тансаг гоо үзэсгэлэнгээрээ хоорондоо үнэхээр төстэй санагдсан. Аяллаа багийн гишүүд дунд өчигдөрхөн Монголоос ирсэн гишүүн. Эх орон элгэн садандаа очиж золгоогүй 3-аас 9 жил болсон хүмүүс байгааг ч хэлэх үү? Очих газар ойрдох тусмал Монгол төвийн адилхан санагдаж өмөлзөж байсныг нуух юм. Замдагуу байрлсан амралтын газрын эргэн тойронд засаар бүрхэгдсэн уулс, тамирын голыг минь санагдуулан тунгалаг дэлгүүн Жоржс гол, хараад л баймаараа бараа нүл харагдах уудам хөндийгээд л Австралид байгаагаа төр мартчих шиг л болсон шүү. Хол явж альжаалж ядарсан ч хавьд үзээгүй намаг бартаг харж жаахан хүүхдүүд чиг л хөөрцгөөж нас цааш нь л тонгорчууллаа. За энэ голын цаачтай кенгуру хон шиг болчихжээ да. Шинаа. Таана гоё. Энэ урд байгаа юу? Таана байгаа. Вэкэтэд уулнаар яваад. Суц. За би
Энэ юу юм бэ шүү дээ. За мань локтой гэж байгаа ч уусаа байна шүү. юм байна. Матрын яаж болох вэ? Ойноос татчих гэж дахиад суучих. Сонсоггүй шүү дээ. Наач одоо нэмэргүй баха. Юу аа? Бид нар бүгдээрээ сууцоо. Хаяа хойноос татхгүйс байхгүй. Миний локер ажиллаж байна. Урд хоёр дугаар зэрэг ирж байна. Цог явж. Яах вэ? Ухаад. Эрка суучаад гарцсан юм бах та. Эрка манайс чи суудсан маань юм. Ямар амар шавар юм. Ямар. Цаашаа бүр ийггүй. За Эрка чи наашаа орж ирэхгүй юм байна шүү. Ийггүй болчтой шүү. Араас ирж та. Чи нөгөө саяны бусдын замаараа буцаад дээрээс араас ирж тас шүү. Урдаас бол энэ уртлын шавар зүгээр чинь шил зүгээр намаг байна уу? А бити урдаас ирэх шүү. Урдаас ирээд утчих шүү. Араас ирэх шүү. Эрка нааш бити явах шүү. Наач ирэх сууш шүү. Чи одоо өөрийнхөө баруун гар талаараа өгш. Дээгүүр нь уудынхаа билээр шүү дээ. Энэ хатуу газар өгш. Модныхоо билээ. Ямар үт юм бэ? Энд чи зүгээр лаг шавар байна. Баруун юу? Баруун яваад уулын дээр юугаар өгш. Модны юугаар. Хажуугаар нь гараад тати мати гэдээсэн шүү. Уурлаа зэстээс гарч байна. Зуураа ицсэн шүү дээ. За дийлэхгүй одоо 2 винчер батчих шүү дээ. 2 винчер батчих. Гарч чинь одоо гарч юм байна уу? За суусан сэтгэл юм. За гой газар ирлээ тэгээд. Гараад үгүй. Бараг энийг суухгүй ийшээ гараа авчих баг гэсэн чи суучлаа. Нилээ үзээтэй шавар үү? Амар. Би энэ дээгүүрээ болохоор зүгээр байх гэж бодсон. Доогсон дээр аягүй чавтай гэж бодсон чи. Буруу тооцсон. Тэгээ шавартай гэдэг мэдхгүй. Хараа мэдхгүй тий. Хараад мэдхгүй яваад орчих. Яг Монгол шиг л санагдаад шүү. Өстой гоё бай. Орчин. Зинхгүйл бол дургуун өрөөд байсан юм.
Аяллаа нэгэн хэсэг аяллаа зоогийн цаг ирж багийн гишүүн Батцэрэг Монгол аргаар бэлтгэсэн хоньныг идэж чанаж тэр үнэр амтан бүр гэр орон хөдөө гэртээ очисон мэт дурсамжийг сэргээж өргөлөө. Амтаж чансан гидсийг цуунд дарсан халиартай идэх тэр тансаг амтыг юугаарч илэрхийлэх аргагүй мэлээ. Ямар ч өдрөлтөө усад Ингээд дуусчихсан шүү дээ. тэгэхээр хамгийн үнэтэй ногоо халиад. Энийг дараа нь яах юм? Аагаа батлгэртэй ингээд. Өө за яах нь те. За баярлалаа. За дотроо ингээд юутэй ингээд юм байгаа шүү. За баярлалаа. За яах нь те. За. Одоо ингээд Аагаа чагийг та. Манай чаг чи дөрөнд туцгүй байсан. Одоо дөрөнд туцтай болсон. Манай Бачаа. За баярлалаа. Гурван найз нь одоо ингээд стэйс ба шүү. Одоо. За бид хамтаа ихтэй шийд шопинг байлаа. За 3x Манай влогийн 2 дахь дугаар дээр амтархан эдсэн уутад харах буюу посум гэдэг амтан байгаль дээр үнэхээр хөөрхөн игдүүтэй амтан байлаа. уурлахгүй штэ. Чи уурлаад штэ. Ээжэлтэй. Би чамд өгсөн штэ. Өө ингэ явчихсан уу? Манай чи бүр дуу идэт өстө ухаал. Уурлаад хээ чи. Лохгүй басна тий. Хөөрхий тийм. Оо тарах гэдэг юм. Энд чи маньс чи эцэн хүс шүү дээ. Тавны авшаа үзрээд ирсэн шүү дээ. Тоолоо их байдаг тийм. Бүгдийн Яа. За сайхан боллоорой. Сайхан бодлоо. Энэ энэ бичиж. Энийг багч юу? Астрал ТV-ийн ховор амтныг одоо яг өдөн дээр харлаа. Яасын. Тарах шийдвэр дээр. Тий. Өчигдөржингөө л энд шавранд сууж тооллоо шүү дээ. Энэ айгүй их туулаатай газар юм аа. Юу л энэ туулаа байна, юу л энэ кенгуру. Посум. Болдоо. Энэ одоо ямарваа нэг юм хариуцлагатай баймаар байна. Бид нар энэ одоо юуны шорлог гэх юм бэ ч одоо сорс гэсэн үг тийм ээ. Сайхан. Гэ хийж байна. За сайхан амарснууд орч. Өө сайхан. Янз энэ. Сайхан биш үү сайхан. Баяа. Энэ тест гоё юм биш. Энийг арай. Юу вэ? Оо тийм биш үү? Дээр үе юм би тийм. Юу юм? Тах байна. Тийм биш үү? Дээр үе тах байна. Тэгээд бах л байна л да. Тэгээд нөгөө юуны гинжний нөгөө үлдэгдэл байна. Гинжний юу тий. Энэ авьяас л одоо олдсон юм бах л та бодвол тий. Энэ доор нь Энэ одоо юм. Нэгт ямар. наа чи нөгөө бууны хувь юм шүү.
биш, өрөм юм уу? Тийм байна. Энэ бас л том түлхүүр ээ шүү. Тийм. Сум шиг л гэж тийм байна. Дэрвийн л олдвор л ах шүү. Гэтвцсэн байт биш дээ. Энэ туулаанууд нь хайчих өгч. Тэр чинь баг туулаагаар живдсэн байсан юм. Тэгээ загастай юм гэсэн шүү дээ. Энэ өмнө бас нэг жижиг дунд үйлдвэрлэлийн гараад хийцэн байсан. Улсын хурлын гишүүн байгаль орчин уур амьсгалын үйлчлэгтийн сайд одон туяа гадаадын сайтаас хайгаад олоогүй нэг зүйлээ дундгаваас чад олжээ. Ингээд гараад ирнэ. Тийм хэдэн маш. Гадаадын сайтаас хайгаад байсан чинь дундгаваас олчихлаа. Лазыг яаж жижиг болгох вэ гэж сайд гадаадын сайт ухаад л хайгаад суугаад байсан байгаа юм. Харин үүнийг нэргэд ингээд л болоо юм шүү хэмээн шүүмжилж байна. Технологи. Бүх юугаа ингэчүүл тэгээ ядж байгаа хогч баг гэх юм. Тийм ээ. Технологи. Наад чи энэ дээрээ бас фильмийг онгойлгогч байна. Оо тийм ээ тий. Технологи. За манайхач тэгээд одоо сайхан уугач юм тий. Сайхан өнгөрцөн шүү дээ. Чи шал угаадаг л байсан биш тий. Өглөө босоод буудалсан байраа цэвэрлэж хүлээлгэж өгчөөд өчигдөр суусан шавартаа ахин хүч үзэхээр гарцгаалаа. Алла. Янзэно. Цастуул нь далайн төвчнөөс дээш 2100 м ба хамгийн өндөр цэгийг Костушка гэдэг бөгөөд далайн төвчнөөс 2228 м-ийн өндөрт байрладаг. Австрали ТВ-ийн цорын ганц уулархаг нутаг болох Цастууланд 5-аас 10 сард цас орно. Орсон цас нь 11-р сараас хайлж эхэлдэг тул тус саруудаар өвлийн спортоор хичээлдэг мянган хүмүүс зорж ирцгээдэг.
Манайхаа сайн бацхан уу? Өөрөө зурганд нэг орё даа гэж юу? Янз юм байна. Засан өгөн хийдээ одоо. Одоо тэгээ бие нэгэ засаар угаад нь штэ. Зүү иргсэн энэ засаар байлтаа завгүй яцгааж байна. Тэгээ дандаа зүүн шүү. Дандаа зүүн шүү. Зүү эргээд явна. Янз юм байна уу? Костушка үндэсний паркийн гүн хөндөд уулын цэнгийг гарт ууран савсаж буй Яранго Били терминал пүүл таныг өгтөн. Энэ бол газрын гүнээс мэдлэх жилийн турш тогтмол 27 градусын халуун устай байгалийн булаг. Магний, кальц, натрий зэрэг эрзэр баялаг ус нь булчин суллаж, ядаргаа тайлж, сэтгэл санаа амраадаг. Холооргүй цэвэрхэн энэ усанд шумбах мөчүүл бие сэтгэлийн жинхэнэ сэргийлт. Өвлийн цасан дунд уур савсаж, зуны ногоон уулсын тансаг дүр зураг дунд амрах боломж энд бий. Энэ бол байгалийн халуун тэврэлт юм. За моготой бүс гэж шүү манайхаа. Моготой бүс гэж шүү. Ямар юм бэ? Моготой гэж. Ховтой могооч юм аа. Ийм сте амар. Мэтинэстэй. Энд ямар гоё юм бэ те. Сайхан шиг. Өдөр цаана бөргөт байгаа юм те. Цаана. Бүлээн байна. Батгэрээ бүлээн байна. Бүлээн байна. Ор. Бүлээн доноо. Ор. Тийштэй ер нь бол үнэн шүү дээ те. За манай зөргийг хараарай охтуудаа. Хүнзгий юм бэ? Амар хүүтэн байна гэж хэлсэн. Энэ хүмүүс уу? Зөргийг автыг өөрлөж хүүтэн байна. Хүнзгий гэсэн юм шүү дээ. Хүүтэн. За. Хүүтэн байна уу? Яг орчин гоё. 5 цаг дагж ирчээд дорхгүй бол тэгээд одоо хайрын штэ. Агээ хорооч. Дээрээс нь яг титаник Шууч ивнэ. Цаснасаа шүү. Тэр бүр гүйх юм биш тэгээ сууч. Яа манай болдоо зүгээр жарахаа юм уу? Ахгүй юм ааш. Ана босноор ирэхээр уушуур яаж хийсэн хариу. Сайн юм шүү. Оо сайхан сэлчин. Нарах усчих юм. Усчих юм байна уу? Арна. Орно штэ одоо. Орох гэж ирээ үсттэй ч. Суухгүй юу. 5 цаг машин барьж ирчээд. За одоо тэр хүртэл сайхан шилж. Ой яа үгүй. Ой ботто явлаа. Танаа зүгч. Ой тийш явахгүй шүү дээ. Чи дэмэ босоос. Ай нааш. Нохоос авчихъя гэдэг. Тэжээ хамрдгаа нэг ус аваад тэгээд сав.
Бас нохоос амарч мэлхий хангалттай байгаа юм да. Нохоо мэлгээтэй гээл юм байна. Тэгээд бааш чигээр яа. Гэрлэн болон энэ жарахаа харах юм. Гэрлэн болон жарахааг нэг харъя. Костушка үндэсний паркийн гүн дунд 440 сая жилийн өмнө далайн ёроолд үүссэн шохон чулууны уулсыг байгалийн ус, салхи, цаг хугацаа хэдэн зуун мянган жил илээж урлаж бүтээсэн гайхамшигын ертөнц бол Ярангүй Билли агуунууд юм. Энэ бүс нутагт 12 км үргэлжилсэн агуу бий. Харин жуулчдад 3 гол агуу нээлттэй байдаг. South Glory, Jersey, Jelabina. Оо, чихтэйхэн том агуу байна. Вьетнамын халуун бие дээр нэг юм харлаа. Юу, агуу байдаг шүү дээ. Тэр шиг л юм байна л та. South Glory агуу нь хамгийн том 470 м-ийн урттай, асар өндөр тааз, өргөн танхимууд, хан даган үндсэн гэлтгансан чулуулгууд нь үнэхээр тасархай. Агуун доторх агаар ямар ч үлрэлт сэрүүхэн, тогтмол температуртай байдгаас гадна чимээгүйд туслах усны чимээ үнэхээр гоё сонсогддог юм байна лээ. Энэхүү агуунууд бол зөвхөн геологийн гайхамшиг төдийгүй эрт үеийн усны урсгал, газрын хөдөлгөөний түүхийг хадгалсан амьд музей гэлтэл үзэмжтэй сайхан харагдсан. За энэ дээшийн дотор хідэн давхар юм битээ. Би өөрөө камерын гэрлэг. Яахан зүгээр. Урт хий ой. Саяны хүмүүс энүүгээр ингээ гардаг юм уу гэж асуугаад байна. Тэгэхээр гарч гэсэн чи. Дээшээ бүгдээр яврыг авдаг шүү дээ. Юм гарч байна уу? Гарах үедээ гараад заримдаа гарах бол зүйтэй байна. газрын тектоник хөдөлгөөнөөр үүссэн Амжиг яа. За тэн дээр ка сайхан зүгээр. Ингээ доошоо мошоо явж өгч. Бидний буцах зам хэтэрхий хол учраас үлдсэн 750 мянган жилийн настай Jerry Cave, 2 сая жилийн настай Jelabina Cave хоёрт нь орлогыг буцлаа. Энэ ордог хаалга нь өөр юм байна. Бид нар нэг гардаг хаалгаар оруулдаг. Бүтэн 1 жилийн турш манай влогтой хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Баярлалаа. Хичээлдээ би муу хараад ицэн эбэ дүүрсэн дэвтрийн минь нархуу ардын багш намайг уулдаг дуулуулдаг азуулхад миний нөхөд надад хичээл хуулуулдаг өглөө сэрээсэ цүнхэ өрөө дээрээсэ гараасэ өдөр болгоход хичээлээ тараа дээрээсэ нэмээд хэд бичид хичээлдээ онцордог байсан гэд үнийг өнгсөн 10 жил миний хайрыг татдаг байсан ганцхан миний нөхөд маань хичээлдээ буцаад хайрыг намайг зодг нардын багш юм хөргө 10 жил аюуыг ядаж нүрээ угаа хичээлээ тарай тарихад ээж авч хүлээж суугаа